Хэдэн зуунаар нүүдлэн амьдарч ирсэн монголчуудын амьдрал суурин иргэн шилжилснээр хэдэн жарныг тууллаа. Эгэл боргоос энгийн рүү энгийнээс эрчимтэй их хөгжил хөдөлгөөн рүү шилжиж байгаа хүмүүний амьдралын бүхэл хэрэгцээнд байнгын өөрчлөлт дэвшил бий болж байдаг. Хатан сүхийн импекс компани нүүдэлчин Монгол түмний баялаг болсон Монгол малын махыг Европын уламжлалт технологи тулгуурлан Монгол хүний таалалд нийцүүлсэн хасуу нэрийн хям махан бүтээгдэхүүнэдэн үйлдвэрлэн эрүүл хүнс, эрүүл амьдрал зорилгын дор 20 жил хэрэглэгчдэд хүргэж байна. Махыг 100% өөрийнх нь бүтцээр нэмэлт орлуулагч хэрэглэхгүйгээр чанартай, амттай, найдвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн хасуу брендийн онцлог юм. Энэхүү олон жилийн хөдөлмөрийн туршлагатай тулгуурлан хүнсний аюулгүй байдлын хасаа буюу аюулын дүн шинжилгээ экзектэй цэгийг хянах тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлсэн явдал юм. Европын сэргийн босголтын банкнаас санхүүжүүлсэн know-how төслийг Хатан сүхийн импекс компани Observe Consulting зөв дараагийн хамтран хэрэгжүүлсэнийг 2017 оны 1-р сард олон улсын TÜV Rheinland баталгаажуулалтын компанийн баг хүрэлцэн ирж аудитын үйлчилгээг үзүүлж улмаар баталгаажуулсан. Хасаап тогтолцоог хэрэгжүүлэх нь эрүүл охин шаардлага хангасан орчин нөхцөлд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай эрүүл хүнсийг үйлдвэрлэх боломж бүрдэх дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах давуу тал болдог. Хамгийн энгийнээр тайлбарлахад хасуу үйлдвэрээс гарч байгаа энэ эрүүл аюулгүй бүтээгдэхүүнүүд үйлдвэрийн бүх шатанда нарийн хяналтын тогтолцоог бий болгосон юм. Гарал үүсэл болон малын эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн шалгаж, малын махыг хүлээн авч шулж ангилах дамжлагыг та бүхэн харж байна. Өөх болон хайсгүй гуйны цул мах, нурууны хар махыг 1-р зэргийн мах гэж ангилах бөгөөд энэ махыг голдуу чанамал хям, зайдас үйлдвэрлэлд ашиглана. Халистай баг зэрэг өөхтэй хавир, өвчүүний хормой, булчин зэрэг махыг 2 дугаар зэргийн мах гэх бөгөөд энэ төрлийн махыг утлагт хяманд болон нөөшөлсөн бүтээгдэхүүнд хэрэглэнэ. Мах шулж ангилах явцад гарч байгаа шөрмөс, бүлэх, халис, хуйх зэрэг нь коллагены өндөр агуулмжтай байдаг учраас эдгээрийг бид ашиглан уургийн баяжуулагч болгон бүтээгдэхүүнүүдэн нэмэлтээр оруулж өгдөг болно. Махнаас гарсан ясыг ашиглан солонгосын уламжлалт ардын технологиг үндэслэн үйлдвэрлэлийн аргаар ясны өдгөрүүлсэн шил гаргаж дотоод гадаад зах зээлд гаргаж байна. Мөн махыг ангилж бүтээгдэхүүний онцлогт тааруулан ялгахын явцад гарсан илүүдл өөхийг ашиглан эдийн савн үйлдвэрлэж байгаа юм. Хям гэдэг нь махыг амтлан нунтаглан тэрэмдэж, олгойд хийж жигнэж, шарж, утаж болгосон махан бүтээгдэхүүн юм. Нүүдэлчин монголчуудын уламжлалт махны хэрэглээ соёл иргэншилт амьдралын хэмнэлийг дагаж олгойд савлсан амтт мах болсон түүхтэй. Дэмжиг учраас хям бол өнөөгийн бидний амьдралын хэвшил дадал тохирсон махны хамгийн сонгодог хэрэглээ юм. Энэхүү хям бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ордог нитрит гэх бодис нь нэгэн төрлийн давс өгөөд бүтээгдэхүүнд бохирдол орох, нян үржихээс хамгаалах, өнгийг тогтворжуулах үүрэгтэй. Нөөшөлсөн бүтээгдэхүүн нь орчин үед лаазан, ялцсан ууданд савлагдан зөвхөн мах төдийгүй ногоотой, удаатай, төрөл бүрийн шүлтэйгээд олон төрөл болсон. Хасуу брендийн өхөр хонь адууны жигэнсэн махан зөвхөн Монгол эх орондоо төдийгүй дэлхийн зах зээлд Монгол малын махны онцгой амт чанарыг илтгэн бүгд наримт хятад улс, Оросын холбооны улс, Солонгос, Вьетнам, Иран, Япон улс руу экспортлогдох хэрэг авч Монгол махаар дэлхийг дайлах их аян амжилттай тэлж байна. Олон зүйлээр салбартан анхдагч болж анхдагч байхын жаргал зовлонг туулж хамтдаа зүтгэж хамтдаа унаж боссон 20 жилийн хугацаанд бид эрүүл, чанартай, аюулгүй, найдвартай бүтээгдэхүүнүүдэн үйлдвэрлэн дотоод гадаадын зах зээлд нүүр бардам нийлүүлж амжилт бүтээлийн амтыг мэдэрч ирлээ. Монгол малын махыг суурин иргэншилд тохируулан төрөл бүрээр нь бий болгож өн төрлөختнийг дайлах бидний хүсэл тэмүүлэл өдрөөс өдөрт хөгжиж дэвсээр байх болно. Хасуу компани